Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэл. Хөдөлмөрийн насны залуучуудын 47.3% нь хөдөлмөр эрхэлдэг бөгөөд үүнээс хөдөө аж ахуйн салбарт 29%, аж үйлдвэрийн салбарт 20.2%, үйлчилгээний салбарт 50.8% нь ажиллаж байна. Гэвч хөдөлмөрийн идэвхтэй үедээ байгаа залуучуудын дундах ажилгүйдлийн төвшин 14.4%-тай байгаа нь анхаарал татсан асуудал юм. Тиймээс залуучуудын хөгжлийн тухай хуульд хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих чиглэлийг тусгаж өгчээ. Баянгол дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дэргэд залуучдын хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний загвар төвийг 2018 онд үүсгэн байгуулсан байгаа. Энэхүү төв маань 15-аас 34 насны ажил хайж байгаа, ажлын туршлага багттай, хөдөлмөрийн зах зээлдээ шинээр орж ирж байгаа залуучд зориулсан хөдөлмөр эрхлэлтийн шинэлэг үйлчилгээнүүдийг үзүүлэлгээр онцлогтой байгаа. Энэхүү загвар төвийн үр дүн юу вэ гэхээр зэрэг ажил олгогч байгууллагууд маань ажил хайж байгаа залуучуудыг ажилд авахдаа манай загвар төвийн төгсөгч нарыг ажилд авах сонирхолтой болсон байгаа. Залуучдын хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний загвар төвийн олон шинэлэг үйлчилгээ байгаа. Түүний нэг нь ажлын шуурхай ярилцлага гэдэг job speed dating гэдэг юм арга хэмжээ байдаг. Ажлын шуурхай ярилцлага өдөрлөг арга хэмжээний давуу тал нь юу гэхээр зэрэг богино хугацаанд олон залуучууд маань ажлын байртай болох, ажилуулагч нар маань богино хугацаанд олон иргэдтэй ажил хайж байгаа иргэдтэй ярилцлага хийж түүнээсээ сонголт хийх боломж байдаг. Хангаж өгдөгөөрөө бас их давуу талтай байгаа. Хөдөлмөр эрхлэлийн үндэсний зөвлөлөөс бол 2017 оноос бол залуучуудад бол зориулсан бол гарааны бизнес хөтөлбөрийг бол хэрэгжүүлж ажиллаж байгаа. За энэ 17 оноос хойш манай Баянгол дүүргийн хэмжээнд бол нийтдээ бол 40 гаруй одоо стартап залуучууд бол 400 гаруй сэдвүүдний санхүүжилтийг бол олгож ажилласан. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл болон хөдөлмөр нийгмийн хамгааллын яам түүний харьяа хяналтыг болох хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас Монгол улсад залуучуудыг хөдөлмөр эрхлэлтэнд дэмжих, залуучуудыг гарааны бизнес эрхлэлтэнд дэмжин хэрэгжүүлдэг, залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг 2018 оноос хойш хэрэгжүүлж ирсэн. Энэхүү хөтөлбөр бий болсноороо Монгол улсад 16-аас 34 насны олон мянган залуучууд өөрсдөндөө ажлын байр бий болгох, баг хамт олон болж өөрсдийнхөө шин санаан дээр тулгуурласан гарааны бизнесээ эхлүүлэх санхүүжилтийг авч түүнийг одоо зах зээл дээр болон хэрэглэгчийн өмнө бүтээгдэхүүн болгож гаргаад эдийн засгийн эргэлтэнд оруулах энэ боломжуудыг бол олгож байгаараа давуу талтай байдаг. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд жилд 150 гаруй залуучуудад 100% иргэн төлөгдөх гарааны бизнесийн 1 тэрбум гаруй төгрөгийн дэмжлэг, 350 орчим залууст 100% иргэн төлөгдөх 1 тэрбум орчим төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 200 гаруй залууст бараа бүтээгдэхүүний борлуулалтын 100 орчим сая төгрөгийн дэмжлэг, 50 орчим залууст ажлын байрны түрээсийн 30 орчим сая төгрөгийн хөнгөлөлт олгож 2300 орчим залуучуудыг аж ахуй эрхлэлтийн сургалтанд хамруулж, ур чадварыг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Манай Хурын шим гэдэг энэ байгууллага маань болохоор хөдөө аж ахуйд суурилсан стартапын нэг төлөөлөл байгаа. 2016 оноос хойш энэ газар тариалангийн чиглэлээр ажиллаад явж байгаа. Монгол органик ногоо тэр дотроо Монгол сармис гэдэг бүтээгдэхүүн түүнийг дагаад зөгийн балтай одоо экспортын чиглэсэн хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлдэг. Тэгээ бид нэр 2019 онд одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас зарласан залуучуудын гарааны бизнесийг дэмжих төсөлд одоо оролцоод тухайн үед нь бол одоо ялагч багаар Баянгол дүүргээс шалгарч 10 сая төгрөгийн одоо барьцаагүй хүүгүй зээл авах хэрэгтэй болсон. Миний хувьд бол энэ үйл ажиллагаанд маш сэтгэл өндөр байдаг. Монголд одоо эдийн засгийг идэвхжүүлэх гэж хийсэн арга хэмжээнүүдээс хамгийн одоо яг амьдрал руу, худалдаа руу, бизнесийн эргэлт рүү орж чадсан тийм хөтөлбөр болсон гэж боддог. Бид нь 2019 оноос хойш 2021 оны хооронд бараг 600 орчим хүнийг одоо өдрийн цагийн ажилтнаар авч ажиллуулж ирсэн байна. Өнөөдөр манай байгууллага 25,000 орчим одоо байнгын одоо идэвхтэй дагагчтай. Тэдгээр хүмүүсээс бараг 2-оос 3,000 тогтмол худалдаа авагчтай болсон. Мэргэжлийн боловсрол олгох, мэргэжил сонголтын чиг баримжаа, их суурийг зөв тавих нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чухал чиглэл бөгөөд манай улсын 15-аас 34 насны залуучуудын 26.6% нь ерөнхий боловсролын сургуулийн анхлах анги, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллежид суралцж байна. За 2021 онд бид хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар политехник коллеж болсон байгаа. За өмнө бол МИСВЭТ байсан. За өмнө бас бэлтгэж ирсэн мэргэжлүүдээр бол одоо бэлтгэж байгаа. Боловсролын эрчим хүчний чиглэлээр, барилгын чиглэлээр
мэргэжлийн ажил бэлтгэж байна. Одоо Политехник коллеж уснараа бид дипломын боловсролтой бас замын мэргэжлийн мэргэжтэй ажилтныг бэлтгэх ийм боломж бий болсон. Одоо хөдөлмөрийн зах зээл дээр бол маш эрэлттэй олон мэргэжлүүд байна. За хамгийн наадзах нь манай дээр бэлтгэж байгаа мэргэжлэр токрийн мэргэжил гэдэг л шууд төгсөөд ажлын байртаа суралцж байхад нь ажлын байрны захиалгатай байгаа. Төгсөөд өндөр цалинтай ажилтай энэ ажил дээр хүүхдүүд маань жишээ суралцахгүй байх жишээ харагдаж байна. Тэгэхээр зэрэг бол мэргэжилтөө сонголтоо сайн хийгэх юм бол энэ сургуульд маш их боломж байгаа. За анх бол 7 дугаар ангидаа ороод тэгээ манай монгол хэлний багш маань сэтгүүлчийн бүлгэн гэдэг дугуурлан ажиллуулад тэнд нь одоо суралцаад тэгээ сэтгүүлч гэдэг мэргэжлийг дурлаж сонгосон. Чи яг өөртөө итгэлтэй би энэ мэргэжлэр явж чаднаа, би энийг хийж чаднаа гэх юм бол тэрийг хийх нь зөв. Харин жоохон эргэлзэж байгаа бол хин нэгнээс зөвлөмж авах зүйтэй болов гэж бодож байна. Би мэргэжлээ эртөө сонгоогүй тэгээ яг 12 дугаар ангидаа л мэргэжлээ сонгож байсан. Тэгээд ээш өгөхөд бол хит хитэн боломж байсан учраас арай илүү одоо нэр хүндтэй юм уу тэр мэргэжлийг нь бол сонгосон байгаа. Одоо илүү нэр хүндтэй гэдэг утгаар нь ч юм уу эсвэл тийм утгаар нь биш илүү чаддаг зүйлээ мэргэжлээ болгох нь илүү үр дүнтэй суралцахад илүү дөхөн болдог. Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аяныг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулж 250-аас 270 орчим удаагийн лекц, семинарт ерөнхий боловсролын сургуулийн аглах ангийн нийт сурагчдын 55-аас 60% хамруулж хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, эрэлттэй ажил мэргэжил сонголтод анхаарах асуудлуудын талаар мэдээлэл, зөвлөгөө хүргэж хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжин ажиллаж байна. Мөн цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан ирээдүйн хөтөч сурал подкастыг M+ подкаст сонирхогчдын группт байршуулан 6600 орчим хүнд хүрчээ.